Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэн энэ өдрийг айтхтай тавтан өнгөрүүлж байна уу? DBS телевизийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвөн бисэн мэдээллийн хөтөлбөрийн маань ээлжид шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүхэн өнөөдрийн бидний бэлтгэсэн хөтөлбөрт анхаарлаа хандуулна уу? Эхний мэдээлэл хүргье. Хизэнээсээ спортын амжилтуудаараа түүчилж ирсэн дарханчууд Монголын хэд хэдэн үндэсний дээдлигүүдэд өөрийн гэсэн багтаа олж чадсан. Сагсан бөмбөгийн үндэсний дээдлигт хэд Дархан Юнайтед баг амжилттай тоглож байгаа бол энэ улирлаас эхлэн волейболын үндэсний дээдлигт эрэгтэй эмэгтэй тамирчидтай Дархан Магуулс багтаа олсон юм а. Тэгвэл Дархан нэрээр агуулсан Дархан Магуулс баг бүрэлдэхүүн волейболын үндэсний дээдлигийн аялан тоглолтод оролцохоор төрлөх Дархан Оттой өнөөдөр хүрэлцэн ирлээ. Бид төмөрхөн хөшөөн дээрээс дараа сурвалжлалыг бэлтгэлээ. Сайн байна уу дарханчуудаа. Дархан уул аймгийн Дархан Монгол баг дөнгөж сая нутаг дээр ирлээ. Цаг агаар гоё байна, сэтгэл бас гоё байна. Нутгийн дэмжин дээр ирж байгаа тоглох бас сэтгэл өндөр байна. Тэгээд бүх нийт дарханчуудаа ирж дэмжээрэй гэж хүсэж байна. За Дархан нутгийн дивжин дээр үндэсний дээдлигийн аврал шалралт тэмцээн анх удаага болох гэж байгаа. За эрэгтэй эмэгтэй баг маань бүрэн бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирсэнд баяртай байна. Дарханчуудтайгаа хамт 18-наас 21-ний өдрүүдэд уулзцаая. За ингээд Дархан Магуулс багийн маань эрэгтэй эмэгтэй баг тамирч маань бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн байна. Тэгээд ингээд 4 өдрийн турш волейболоор ингээд дарханчуудаа хамтдаа ингээд амьсгалцгаая. Нутгийнхаа багийг ирж дэмжээрэй гэж та бүхнээсээ уриалж байна. Thank you very much for receiving us in the Darhan city and all the both team. We are going to make our best to make Darhan team Moguls successful in this part of the competition. Thank you very much. Баярлалаа. За маа Дархан Монголын тоглолтын хуваар маргааш буюу 18-ны 17 цаг 30 минутаас хагас сайнд 20 цагаас тоглоно. Дарханчуудаа бид нэр гэж дэмжээрэй. За сайн байна уу дарханчуудаа. За манай эмэгтэй багийн тоглолт 19-ний 4 цагаас 21-ний 4:30-аас тоглох ба. Тэгээ ирж дэмжээрэй. Хөтөлбөрийн дараагийн мэдээллийг үзүүлэн анхаарлаа хандуулна уу. Дархан сумын 13, 14, 16 дахь багуудад иргэдэд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажилтдаг Амин холбоо өрхийн эрүүл мэндийн төвд өнөөдөр Дархан сумын засаг дарганы хамгийн газраас ЕХО-ны шинэ аппаратыг хүлээл өгч албан ёсоор ашиглалтанд оруулаад байна. За манай Амин холбоо өрхийн эрүүл мэндийн төвд 13, 14, 16 багийн нийт 17465 хүнд ерөөдөө тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа. За хүний нөөцийн бүрдлээ үед бид нар болохоор ерөөдөө өрхийн 6 эмч, өрхийн 6 сувлагч. За тэгээд нийтээр нь 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. ЕХО онцлогоогоор жилдээр нь 500-аас 600 хүнд тусламж үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Ерөнхийдөө ЕХО онцлогоо хийдэггүй биш одоо хийдэг байсан гэсэн үг. Тэгэхээр бидний хуучин ашиглаж байсан ЕХО болохоор зөөврийн буюу 2018 оноос ашиглаж байсан ЕХО аппарат байсан. За тэгээд энийг ерөөдөө цаашаа сайжруулах хэрэгцээ шаардлагатай хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээ чанар хүртээмжийг сайжруулах зорилготойгоор бид нэр засаг даргатай энэ одоо хүсэлтийг гаргасан. За тэгээд бидний хүсэлтийг маш хурдан шуурхай шийдвэрлэж за тэгээд сүүлийн үе ялангуяа бидний хүсэж хүлээсэн яг үзүүлэлттэй ийм ЕХО тоног төхөөрөмж аппаратаар одоо тусламж үзүүлсэн маш их баяртай байгаа даа. Тэгээд энэ маань цаашид мэдээж хүн амд хүртээмжтэй илүү одоо нэг онцлогоо шинжилгээний хувьд ч гэсэн чанартай нэгдсэн эмнэлэгт одоо очих ачааллыг бас бууруулж өгөх байхаа гэж ер нь харж байгаа. Аппарат маань ер нь бол нөгөө даачгаас хамаарад за бамбаа ЕХО онцлог боломжтой. За эмэгтэйчүүдийг бас жирэмсэн үүсгэх боломжтой. За тэгээд ер нь бидний илүү их төлхөө хэвлээ ЕХО ер нь дотор эрхтээ илүү үздэг гэсэн үг. Бас засаг даргатай уламжлаад зогсчихлоо. Нөгөө яран шаардлагын миллиметр гэдэг аппарат манад өрхийн төвшөнд ганцхан байгаад байгаа. За тэгэхээр ер нь бол манайх ер нь бол жилдээ 350-аас 400-д яраа ялчгүй гэрээ эргэх хэрэгцээ шаардлага гардаг. Тэгэхээр манайх одоо 14 дугаар багт өргөтгөл баригдаж байгаатай холбоотойгоор за 1 мм-ийн аппарат маань зөвхөн эндээ одоо хэрэглэгдлээ гэхэд тэр өргөтгөл маань зайлшгүй байдлаар ер нь нөгөө нэг стандартын өрхийн стандарт гэж байдаг тоног төхөөрөмжийн тэрэндээ бол хэрэгцээ шаардлагаар болохоор бас гарч байгаа учраас бид нар бас засаг даргатаас уламжлалаад энэ шаардлагатай аппарат гэхээс л өргөтгөл гэж явагдаж байгаа учраас 13, 16 дугаар багийнхаа иргэд маань эндээ 14 дугаар багийн иргэд маань ер нь өргөтгөл дээр төвлөрөх байдлаар за хүний нөөцийн төлөвлөлтөө бол бид нар өнөөдрийн байдлаар хийчихсэн байгаа. Хүсэлтээ гаргачаад комисс хүлээгээд авчвал ер нь манайх бас тухайн байранда үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой. Тэгвэл энэ дагаад тоног төхөөрөмж тийш зөөвөрлөн гэж бол байхгүй. Тэгэхээр өргөтгөлтөө бид нэр бас стандартын дагуу тоног төхөөрөмжөө бас хангагдах ёстой учраас ер нь бол энэ дагуу бас л нөгөө засаг дарга болон эрүүл мэндийн газартаа ингээд хүсэлтийг гаргаад тоног төхөөрөмжийн чагсаалтыг гаргачаад байж байгаа. Ялангуяа эрүүл мэндийн анхан шатны суур үйлчилгээг чанартай иргэдэд үзүүлэхэд тодорхой хэмжээгээр орон нутгийн оролцоо зайлшгүй өгүүлэгддэг. Тэгээд мэдээж бол энэ техник тоног төхөөрөмжийн шинжилгээг хийснээр цаашлаад нэгдсэн эмнэлэг болон одоо холбогдох эмнэлгүүд дээр очих ачаалал буурна.
За дээр нь бол манай энэ өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр байж байгаа тоног төхөөрөмжүүдийн насжилт, за дээр нь бол одоо яг нөгөө ашиглалтын шаардлага хангаж байгаа юу гэдэг дээр өрхийн эмнэлэг болгон өөрсдийнхөө бас дүгнэлтүүдийг хийж бас холбогдох түвшиндээ одоо яг жилдээ яг энэ техник тоног төхөөрөмжөө сайжруулах тал дээр санаачлал гаргаж ажиллаж байгаа. За манай Дархан Улаан аймгийн 13, 14, 16 дугаар багийг хамардаг амиа холбоо өрхийн эмнэлгийн хувьд бол нийтдээ 3 том багийн одоо энэ олон иргэдэд анхан шатны эрүүл мэндийн суурь үйлчлэг үзүүлгээд ялчгүй эхний аппаратын хувьд бол 15 орчим жилийн өмнө л одоо парк шинжилэл хийж ирсэн. За тэндээс хойш бол одоо ашиглалтын шаардлагад бол зарим тохиолдолд хангахгүй байна гэдэг энэ хүсэлтэй. За манай энэ амиа холбоо өрхийн эрүүл мэндийн төвийн дарга за болор эрдэнэ дарга маань бол одоо бидэнд бол албаасаар бас хүсэлтээ өгсөн. За энэ ч утгаараа бол бид нэр судлаж үзээд за яг тухайн шаардлага яг ажлын шаардлагыг хангах үзүүлэлтүүд бүхий за 2025 оны одоо яг оны аппаратаар амиа холбоо өрхийн эмнэлэгтээ бол одоо бид нар бол энэ удаа бол одоо парк шинжилэл хийж байгаа. Цаашлаад бол одоо тус өрхийн эмнэлгээс бол одоо нэран шаардлагыг одоо үүсгэх аппарат болон за дээр нь бол одоо сургалтын ялангуяа одоо эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтын тоног төхөөрөмжийн дээр дэлгэцийн бас одоо ийм хүсэлтүүдийг бол тавьж байна. За энийг бид нэр 26 онд авч шийдвэрлэнэ. За нөгөө талдаа яг энүүгээрээ дамжуулаад бид нэр энэ өрхийн эмнэлэг дээр суурилуулсан тоног төхөөрөмжийн ашиглалтаас шалтгаалаад цаашлаад хүртээмжтэй ойлгох зорилгоор бусад өрхийн эрүүл мэндийн төвүүдийн материалын баазыг цогцоор нь авч одоо ингэж бол одоо шийдэх энэ талын ажил бол одоо Дархан сумын цэцэг дээр болон түүний тамгын газрын хамт олонны ажил болж ингэж бол үлдэж байна. Тэгэхээр бол бид нар энэ дээр цаашдаа иргэддээ хүртээмжтэй анхан шатны эрүүл мэндийн суурь үйлчлэгийг чанартаа үзүүлэхэд мэргэжлийн эмч зөвлөгч нартаа ямар л чиглэлийн техник тоног төхөөрөмжүүдийн одоо шаардлага үүсэж байна. Тэр тал дээр өөрсдөө одоо байгаа төсвийнхөө хүрээнд за хүн төвтэй хотыг бий болгох зорилгынхоо хүрээнд бид нар иргэндээ хүртээмжтэй эрүүл мэндийн суурь үйлчлэгийг дэмжиж хамтарч ажиллана. Дараагийн мэдээ. Боловсролын үндэсний дээдлигийн Мегастарс клуб Дархан хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд Дархан Юнайтед аренад бэлтгэлээ базааж байна. Тус клубын тамирчдыг төлөөлж бид тоглогч Алтан гэрлээс сэтгэлийг нь тодрууллаа. Монголын волейболын үндэсний дээдлигийн аялан тоглолтууд Дархан хотноо 2025 оны 12 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд 2200 хүний суудалтай Дархан Юнайтед аренад зохион байгуулагдана. Волейболын спортыг Монголд хөгжүүлэх, спортод хайртай шинэ үеийнхэнд лигийн түвшний тоглолтыг ойртуулах, үлгэр жишээ, урам зориг авах тамирчдыг дэрэгдээсээ үзэж уулзах, спортоор дамжуулан олон нийтэд боловсрол соёлыг түгээх зорилгоор аялан тоглолтуудыг жилбөр тогтворжуулахаар зорьж байгаа юм. Мөн лигийн аялан тоглолтын тухайн бүс нутагта эерэг нөлөөлөл, үзэгчдийн урсгал, үн цэнийг авчирна гэдэгт найдаж байна гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Энэ жилийн лиг нь 8 эрэгтэй, 8 эмэгтэй багууд оролцож байгаа бөгөөд бүх аялан тоглолтод оролцогч, үзэгч, хөгжөөн дэмжигч нартайгаа уулзахад бэлэн болоод байна. Сайн байна уу? Мегастарс багийн тамирчин Алтан гэрэл байна. Жил болгоо үндэсний дээдлиг маань өөрөө орон нутгад руу аялан тоглолт хийдэг. Тэгээд аялан тоглолтоор явах бол өөрөө айгүй гоё байдаг л да. Үзэгчид айгүй их сайн үздэг, ордон дандаа дүүрэн байдаг. Хаач очисон ер нь аль энэ тэр гэхгүй аль ч аймагт очисон айгүй халуун толооноор ухтаж авдаг. Айгүй гоё тийм өөрсдөө амар тийм гоё од олцсон шиг мэдрэмж авдсан шүү дээ аялан тоглолт хийхээр. За манай баг бол 8 хожилтой явж байгаа. Тэгээд 3 дугаар байранд явж байгаа. Одоо тэгээд плей-офф ер нь бол 4 баг гарахаар байгаа. Тэгэхээр ер нь бол манайх одоо энэ Дархан аймгаас 2 хожлоо аваад тэгээд ер нь бол 2 дугаар байр хавцаа чигдэх энэ Дарханаас явахдаа нэг тиймэрхүү амжилт үзүүлэх бол зорилготой ирсэн байгаа. Анх удаага Дархан Юнайтед аренад ер нь орж ирж байна. Тэгээд заал бол аюу гоё том цэлгэр байна. Тэгээд сая хувцас хөрөөнд бас хувцас аюу гоё тухтай дүүш нойлноо бүх юм нь хувцас хөрөөний ер нь стандартыг хангасан. Ер нь бол гоё байна тий. Өөрийнхөө нутгийн талбай дээр тоглолт нэг талаараа давуу талтай, нэг талаараа бас сул талтай байдаг тий. Тэгэхээр ер нь бол эсрэг багт нь бас нэг айхтрих дарамт болж чадах нүггүй юу, ямар хуу багуудтай тоглох нь, тухайн тамирчдын сэтгэл зүй хэр байх нь, тамирчин болгоны онцлог өөр өдөг байхгүй. Эсрэг багийн зэрэгтэл сайн байхад сайн тоглолтыг тамирчд байгаа. Эсрэг багийн зэрэгтэл их байхаар ингээд айгу дарамттай ингээд прешэр аваад муу тоглолтогч тамирчд байдаг. Тэгэхээр тухайн эсрэг багийн тамирчдаас нь л ер нь шалтгаалж байна тий. За тэгээ маа дарханчууд ер нь спортод айгу хайртай спорт дэмждэг тийм хүмүүс байдаг. Тэгээд ер нь Дарханд олон удаа ирж ирсэн. Тийм учраас дарханчууд маань бас ирж дээдлигээ үзээрэй гэж уриалмаар байна. Тэгээд бас манай багийн тоглолтыг ирж үзэж манай багийг дэмжээрэй. Баярлалаа. Тоглолтын хувьд
асуулбарыг www.cig.avc-ийн сайтаас харин асуулбарыг www.fortalcig.com сайтаас онлайнаар захиалж авах болон дархан United Arena-аас өөрийн биеэр очиж худалдан авалт хийх боломжтой. Одоо үзэгч та бүхэндээ тоглолтын хувааруудыг танилцуулъя. 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тоглолтууд 12:30 Үүр хангаа хашхан баг Ижил алтай багтай 15 цагаас Energy баг Mega Stars багтай тоглох бол 17:30 минутаас Алтайн Барс Хилчин баг дархан нэрээр авгуулсан дархан Могос багтай тоглох бол 20 цагаас Hobby Ace баг Хилчин TJ багуудтай тус тоглолт хийнэ. Ингээд та бүхнийг 2200 үнийн судалтай дархан United Arena-д айлчилж Монголын волейболын үндэсний дээдлийг аялан тоглолтуудыг үзэж сонирхохыг урьж байна. Дараагийн мэдээ, бизнес мэдээлэл хөтөлбөр үргэлжлэн тодорхойлбол жим дэлгүүрийн дархан салбарт гэр ахуйн болон гоо сайхны бараа хамгийн хямд бөөний үнээр өргөн сонголттой худалдаалагддаг. Сайн байцгаана дархамчууд, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тэгэхээр монголчуудын сайн мэддэг хэдийнэ танил болсон Жим Цэгийн дэлгүүрийн аль бие усны дархан дахь салбараас та бүхэндээ мэдээлэл үзүүлэх гэж байна. Жим дэлгүүрийн тухайд хүний өдөр тутмын хэрэгцээ шаардлагатай маш олон төрлийн гэр ахуйн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг болон бүсгүйчүүдэд зориулан гоо сайхны өргөн бараа бүтээгдэхүүнийг бөөний боломжийн хямд үнээр худалдаалахаас гадна шанарын өндөр түвшний бараануудыг сонгож авчирдаг гэдгээрээ алдартай дэлгүүр байгаа шүү. За ингээд дархан салбар дэлгүүр дээрээс зөвхөн дархан хотоос худалдаж авах боломжтой буюу жимээс л авах боломжтой хамгийн ихний онцлог бараануудад танилцуулаа явчих. За энэ бол Цэвэр гэд брендийн хөвөн зөвлөн гадаргуутай байгалийн гаралтай түүхэн эдэг ашигласан ийм нойлын цааснууд байх чийтэй. За энэ нойлын цаас нь хамгийн гол онцлог нь зураглаач маань харуулж байгаа GPT 2820 гэсэн чанарын стандартыг хангасан буюу дахин боловсруулагдсан бүтээгдэхүүнээр хийгдээгүй 100% цэвэр модноос гаргаж авсан түүхийд болон цэвэршүүлсэн усаар хийгдсэн гэдгээр тун давуу талтай байгаа шүү. Тэгэхээр та бүхэн энэ цэвэр болон цэмцэр гэсэн брэндүүдийн бараануудыг зөвхөн шин дархан шинэ хорооллын 21-р байрны замын эсрэг талд байрлалтай Жим Цэгийн дархан салбар дэлгүүр дээрээс л хамгийн боломжийн бөөний үнээр худалдаж авах бүрэн боломжтой байдаг шүү гэдгийг та бүхэндээ онцолж хэлж байна. Жишээлбэл энэ цэмцгэрийн 18 ширхэгтэй нойлын цас маань ердөө 16500 төгрөг гэсэн үг шүү. Дахиж хэлэхэд дахин боловсруулагдаагүй эрүүл ахуйн шаардлага хангасан цаасаа гэдгийг та бүхэндээ дахин онцолж хэлмээр аамаа. Дараагийн харуулж байгаа зүйл нь олон дахин угааж хэрэглэх боломжтой ийм угаадаг салфетнууд өргөн сонголттой байдаг. Мөн таны харж байгаа энэ салфетгийг зөвхөн Жим Цэгийн дархан салбар дэлгүүр дээрээс л авах боломжтой шүү. За энэ олон дахин угааж хэрэглэх боломжтой салфетгийг байрны өрөөндөө, галтгоондоо, бусад зүйлсүүдэд та бүхэн өргөн хэрэглээнд хэрэглэх бүрэн боломжтой. Сонголтын хувьд бол ингээд 500 грамтай, 600 грамтай гэсэн хэд хэдэн төрлийн сонголттой. Ер нь ингээд угаадаг салфетыг нойлын цаас гих зэргүүдээ ингээд нэг игнэнд байршуулсан учраас та тухайн бараанаасаа хамгийн өргөн сонголттойгоос нь өөрийн сонголтоороо өөртөө тааруулаад сонголтоо бичих боломжтой байдаг бахнэ. За энэ хэсэгт болохоор жишээлбэл нойтон салфетнууд ийм өргөн сонголттой байх жишээтэй. Нойтон салфетнуудын хувьд болохоор мөн Цэвэр гэсэн брендийн нойтон салфетнууд байдаг. За энэ болохоор мөн та бүхэндээ хэлэхэд яагаад сонгох ёстой вэ гэхээр зөвхөн лимонын хүчлээр бохирдлыг арилгадгаараа аюулгүй давуу талтай байх нь мөн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн. За энэхүү салфетик нь маш зузаан учир дахин хэрэглэх боломжтой. Хүүхдэд ч хэрэглэхэд аюулгүй байдаг байх нь. Ингээд 80 ширхэгтэй мөртлөөсөө үнэ нь ердөө 6200 төгрөгөөр Жим дэлгүүрийн дархан салбар дээр худалдаалагдаж байна. Жишээлбэл хүүхдэд хэрэглэгдэх ийм хөрхэн хичээл сургуульд нь өгж явуулах боломжтой нойтон салфетик ердөө 1500 төгрөг байна. За энэ болохоор хүүхдийн хувцас хэрэглэлийн зориултын салфетик нь ердөө 3500 төгрөг байх жишээтэй. Хувцсан дээрх хүүхдийн зах, крем пудрын толбыг, тос толб, хэр бохирдлыг бол угаахгүйгээр та эдгээр нойтон салфетикээр арчаад хэр бүртгэ харлах бүрэн боломжтой. За baby Vipers буюу хүүхдүүдэд зориулагдсан хүүхдүүд эко ийм салфетикнууд байна. За бас оффистоо ч юм уу ажлынхаа байран дээр гэртээ өдөр тутам хэрэглэх нойтон салфетик гээд ер нь бүх бараанууд нь бөөний үнээр худалдаалагддаг гэдгээр Жим дэлгүүр маань онцлогтой байх нь байна. Шинэ дархан шинэ хорооллын 21-р байрны замын эсрэг талд Tom & Tom's Coffee Shop-ийг яг дэргэд байрладаг Жим дэлгүүрийн дараагийн онцлогч байгаа бараанууд нь юу вэ гэхлээр энэ харж байгаачлан 5 кг-тай угаалгын нундаг буюу боок нь ердөө 29500 төгрөг гэсэн үг.
5 кг-тай ирнээсээ 29500 төгрөг буюу яг үйлдвэрийн үнээр тэгсэн ирнээсээ хятадын үйлдвэрийн хамгийн чанартай одоо угаалгын бокнуудыг жимлгүүр оруулж ирдэг байх нь байна. За ийшээгээ явах юм бол Бүх найрамдах Солонгос улсаас оруулж ирдэг шингэн угаалгын бокнууд байна. За энэ бокнууд бас харж байгаачлан ердөө 27,000 төгрөг мөртлөө 5 кг-ийн багтаамжтай гэсэн үг савлгаатай. 5 кг-ийн савлгаатай бокийг бид бүх өөр хаанаас ч 27,000 төгрөгөөр авах боломжгүй байдгийг та бүхэн надаар хэлүүлтгүй мэдж байгаа. За эдгээр бокнууд нь төрөл өөр байгааг харж байгаа. Зөөлөн лаванданы үнэртэй бактери эсрэг үйлчлэгээтэй юм 2 литрийн шингэн бок байна. Энэ нь ердөө 17,000 төгрөг байна. За 99% бактери устгагчтай хэр толбыг гүн цэвэрлэх үйлчилгээтэй бүх төрлийн хувцсны шингэн бок ердөө 17,000 гэсэн үг шүү. 2 кг-тай бок 17,000 гэдэг сонголт бол өөр хаач Дархан хотод байхгүй ийм гой боломжуудыг олгож байгаа. За энэ олон төрлийн өнгөтэй colorful гэсэн тэмдэглэгээтэй буюу өнгийн одоо хувцснуудыг угаадаг бок жишээлбэл энэ жимцэгээний үнээр нь бол 22,500 төгрөгөөр авах нэ. 3,500 грамтай байх нь шүү. Энэ мэтчлэн та бүхэн хэсгээс угаалгын хуурай болон шингэн бокнуудыг сонгоод авах боломжтой. Харин өөдөөс нь харж байгаа тасалгаанд юу байгаа вэ гэхээр бүх төрлийн савангууд байгаа. За энэ савангууд жишээлбэл хэр бүртгийг маш сайн арилгадаг, маш гоё одоо тансаг үнэртэй юм бактери эсрэг үржлэгтэй савангууд жишээлбэл 6,000 төгрөг. За энэ болохоор толгой арилгагч савн 5,000 төгрөг. За ургамлын гаралтай хувцсны өнгийг сэргээдэг, өнөргөөжүүлдэг толгой арилгагчтай савн гих зэрэг энд бол яг барааны савангууд болон за гар нүрээ угаадаг юм гэх юм уу олон төрлийн савангууд өргөн сонголцтой байгаа. За энэ савнгийн тухайд онцолж хэлэх зүйтэй яагаад гэвэл энэ бол сүрчигтэй, гой үнэртэй байгалийн савн байгаа. 4 ширхэг нь өрдөө 9,500 төгрөгөөр жим дархан салбарт худалдаалагдж байгаа юм байна. Жим дэлгүүрийн дархан салбарт гоо сайхны бараануудаа шинэ жилийн баярын тохиолдолон 20-30% хямдралтай үнээр худалдаалж байгаа та бүхэндээ дуулгая. За мэдээж гоо сайханд юу хэрэглэгддэг вүлээ? Гоо сайхны ямар бүтээгдэхүүн байдаг вүлээ? Тэр бүх зүйл яг энэ гоо сайхны тасагт нь байдаг юм байна. Жишээлбэл ийм гоё одоо нүүрний маскууд хямдарсан байгаа юм байна. За Unaice-ийн 10 ширхэгтэй маск өртөө 17,500 төгрөг болсон байх жишээтэй. Хүүхдийн маскнууд нь 5 ширхэгтэй өртөө 5,200 төгрөг болсон байх жишээтэй. Үүнийг бас хүүхдэд бэлгэлгүүл их хөөрхөн бэлэг болохоор агааз. За мөн бас гоо сайхны комнууд байна. Энэ л болохоор мөн 20-30% хямдралд орсон. Тэгээ бүсгүүчүүд та бүхэн маань ирээд гоо сайхны эцэсгээс нь хямдралтай үнээр өргөжлүүлэх бүрэн боломжтой байгаа юм байна шүү. Жим дэлгүүрийн дараагийн онцолж байгаа бараа зөвхөн жим дэлгүүрийн дархан салбараас авч болох онцлогтой дараагийн бараа юу вэ гэхлээр ийм угааж мушигдаг галтгооны алчуурнууд байгаа. Та бүхэн харах юм бол цэвэр гэсэн бичгтээ, цэмцгэр гэсэн бичгтээ энэ бараануудыг зөвхөн жимцэг эмэн дэлгүүр маань оруулж ирдэг. За мэдээж жимцэг эмэн дэлгүүр бол Улаанбаатар хотод 2 салбартаагаас гадна Дархан хотод маань, Найрамлын Дархан хотод маань хагас жилийн өмнө бол албан ёсны салбараа нээсэн байгаа. За энэ бол тэмдэглэгээтэй буюу GPT тэмдэглэгээтэй бараанууд нь маш сайн чанарын яг эдний дэлгүүрийн захиалгаар үйлдвэрлэгддэг гэсэн үг шүү. За яг энэ галтгооны алчуурнууд маань бол 80 ширхэгтэй, 30 ширхэгтэй, 50 ширхэгтэйгээд хэд хэдэн төрлийн сонголцтой байгаа. Хамгийн гол нь танд цэвэр байгалийн гаралтай эрүүл мэндэд сөрөг нөлөө гэдгээрээ онцлогтой байгаа юм байна. Мэдээж бид бүхний хамгийн чухал үргэн хэрэглэгдэх зүйл бол хогны утнууд байдаг шүү дээ. Тэгэх юм бол эднийд хогны утнууд ийм олон төрлийн сонголцтой бэлэн худалдаалагдаж байна. За жишээлбэл энэ харагдаж байгаа trash bag буюу хогны утн ямар учиртай вэ гэхээр маш гой үнэртүүлэгчтэй, лавандрын үнэртэй, за тэгээ 20 литрийн багтаамжтай, 75 ширхэгтэй байх нь үнэн нь ердөө ийм том савлгаатай ирнээсээ 6,200 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. За энэ гой үнэртэй учраас хогны эвгүй үнэрэг ч юм уу дарах те маш гоё ийм онцлогтой бараа байх нь шүү. За 80 ширхэгтэй, за бүр одоо 20 литрийн багтаамжтай, энэс илүү том багтаамжтай савлгаатай гэдэг янз янзын хогны савн тохирохоор те 35 литрийн багтаамжтай жишээлбэл байгаа. Энэ ердөө 9,800 төгрөг гихчлэн та бүхэн өөрийн биеэрээ сонгоод харах юм бол ер нь энэ дэлгүүрт өдөр тутам таны хэрэгэлдэг, танд хэрэгцээтэй гэр ахын болон соёлын бараа, за дээрэс нь гоо сайхны бараа бүтээгдэхүүн маш олон төрлийн сонголтоор бэлэн өдөр бүр худалдаалагдаж байдгийг. За энэ болохоор зиптэй уутнууд байна. Зиптэй уутнууд бас гадуур тэр бүр хайгаад олддгоо. Тэгээд энэ болохоор дээрээ ансараа палмасраа бичиг зориулагдсан те ийм гоо хэсэгтэй. За тэгээд ийм уутнууд маань 25 ширхэгтэй, 20 ширхэгтэй, 15 ширхэгтэй гих зэрэг. За дээрээс нь савлгааны хувьд болохоор 18-ыг харьцах нь 20, за 27-г харьцах нь 28 гих зэрэг өргөн сонголцтой зифтний уутнуудын бэлэн байна.
Жимийн дархан салбар дэлгүүрийн дараагийн онцлог бараа. Энэ бол бие угаагч болон за маш гоё үнэртэй шампунууд энд байгаа. За жишээлбэл энэ shower mate буюу body wash 1.2 кг-ийн савлгаатай ирнээсээ үнэ нь ердөө 24500 төгрөгийн үнэтэй байх нь байна. За энэ бол бүр хараа 21000 төгрөгийн үнэтэй. За эднийх бол яг үйлдвэрээс нь оруулж ирдэг. Яг бөөгний үнээр нь худалдаалдаг байгаа учраас ийм хямд үнэтэй байгаа шүү гэдгийг та бүхэндээ онцолж хэлье. За энэ бас юм гоо үнэртүүлэгчтэй shower gel маань ердөө 13500 байх чийтэй. Гих зэрэг ер нь өргөн хэрэглээний за таны одоо биеийн арчилгаа, үсний арчилгаанд зориулагдсан бүтээгдэхүүнүүд байгаа. За энэ болохоор LP-гийн одоо шампунууд байна, Botox-тай шампунууд байна, эрэгтэйчүүдэд зориулсан шампунууд байна. Үнэ нь ердөө 13900, 17900, 11500, 10900 гих зэрэг. За дээрэс нь хосоороо байгаа шүү. За энэ болохоор ийм Barbie гэсэн одоо брендing шампунь болон кондишнтойгоо нийлээд ердөө 29900 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Үүнийг бас хүмүүс бэлхэн төхөдний тохиромжтой байгааз их гоё өнгө төрхтэй савлгаатай ийм гоё 2 хос болон 3 хос шампунууд өргөн сонголттой жимлгүүрийн дархан салбар дээр бэлэн байгаа юм байна. Жим дэлгүүрийн дархан салбарын дараагийн онцлог бараанууд мэдээж таны галтгоонд хэрэгцээтэй, гэр ахуйнд хэрэгцээтэй, баяр ёслолын үед хэрэгцээтэй, шилэн бодон, шаазын идэллүүд, за ийм одоо мотон идэллүүд гэх зэрэг өргөн сонголттой гэр ахуйн бараанууд байгаа юм байна. Энэ жишээлбэл одоо 13500 төгрөг байна. Энэ жишээлбэл 2 хос одоо сав ердөө 19900 төгрөг байх жишээтэй. За ийм стакантай, сэнжтэй аяхтай common 29900. За ийм гоё одоо шинэ жил болж штэ тэ ийм гоё хаардаггүй ийм материалаар хийгдсэн гоё юмсаг тавг жишээлбэл 9900 төгрөгөөр бэлэн худалдаалагдчихээн. За энэ болохоор ус шүүгчтэй ийм гоё 2 давхар одоо сав ердөө 5900 төгрөг гих зэрэг. Нэлээд хямдхан үнэтэй буюу яг үйлдвэрийн үнээр нь оруулж ирж байгаа учраас ийм хямдхан үнэтэй байгаа гэдгийг та нартаа маш олон удаа хэлж байгаа те. За энэ болохоор цайны хайрцаг ийм зориултын цайнуудаа хийждэг. Гэрт эмх цэгцэг өгдөг энэ сав бол ердөө 21000 төгрөг байна. За ингээд 3 давхартай ийм хөөрхөн хуванцар одоо гэр ахуй идэллүүд маань 12900 төгрөг байна. За 2 хостой энэ савнууд хараа ийм гоё юмсаг. Шилэн идэллүүд маань ердөө 21000 төгрөг байх жишээтэй шүү. За та бүхэн шинэ хорооллын 21-р байрны яг замын эсрэг талд байрлаж байгаа Томон Томсын хажуу талын жим цэг эмэн дархан салбар гэсэн дэлгүүр дээр ирээд ийм олон төрлийн гэр ахуйн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ хамгийн хямдхан буюу боломжийн бөөний үнээр дээрэс нь зөвхөн жим цэг эмэн дэлгүүрийн захиалгаар оруулж ирдэг хамгийн одоо эрүүл хон шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой байх нэ. Жимийн дархан салбар дэлгүүр маань яг улирлын чанартай буюу одоо туутахгүй шинэ жилийн байр болох чадтай холбогдуулан шинэ жилийн гоё хэрэгслүүд за хүнд бэлхэн төхөд тохиромжтой гоё гэр ахуйн декоруу зургнуудыг оруулж ирсэн байгаа юм байна. Жишээлбэл за энэ харагдаж байгаа зураг хараа. Нэм хөрхөн шигтгэгтэй зураг ердөө 9000 төгрөг шүү. За ийм гоё Парисын цамхагтай байна. За гоё зүйлүүдийг бэлэгдсэн ийм гоё зургнууцлаа гих зэрэг бэлхэн төхөд айлд очиход төхөд их гоё тохиромжтой зургнууд ердөө 9000 төгрөг. За энэ хэмжээстэй нь болохоор ердөө 14000 төгрөг. За арай томроод ирвэл 18000 төгрөг. За хамгийн том нь буюу энэ харагдаж байгаа нь ердөө 29000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна. Айлтгад очиход ч юм уу алан байгууллагад бэлэг хайж байгаа бол хамгийн боломжийн хэм дунд дээрнээ хамгийн гоёмсог бэлгээ жим дэлгүүрийн дархан салбараас базаах нэ. За энэ болохоор шинэ жилийн чимэглэлүүд байна. Ийм 12 ширхтээ чимэглэл ердөө 23000 төгрөг. Дотроо нэлээд олон ширхтээ мөнгө өнгийн чимэглэлүүд ердөө 16000 төгрөг гэж байна. За энэ арай том нь хэмжээтэй нь 29000 төгрөг гихчлэн шинэ жилийн гоё декорууд жимлүүрийн дархан салбар дээр бэлэн ирсэн худалдаалагдаж байгаа юм байна. Мэдээж шинэ жилээр бид нэр хүүхдүүдэд заавал баярлуулдаг, хүүхдийн бэлэг хайдаг. За тэгхийн бол жим дэлгүүрт маань хүүхдийн бэлэг ердөө 9900 төгрөгөөс за 25000 төгрөгийн үнэтэйгээр ийм гой савлагдсан бэлэн худалдаалагдаж байгаа. Та цаг завааг хэмнээд за өөртөө тохирсон хүүхдийн бэлгэнүүдээ хүүхдүүдийн хамгийн их одоо сонирхож иддэг, сонирхож одоо дуртай байдаг тун сахуур гэдэг ч юм уу, балерина капучино гэдэг ч юм уу, гоё одоо бэлгийн одоо сонголтуудыг багалж гисэн бэлгэнүүдэд та бүхэн жим дэлгүүрээс худалдаж авах боломжтой байх нэ.
За жимлгүүрийн дархан салбарт олон төрлийн амттангууд, десертнүүд, чихэр бичэн, жигнэмэг, за хатаасан жимснүүд ийм олон төрлийн сонголттой худалдаалж эздэг юм байна. Ялангуяа шинэ жилийн баяр төгсөн энэ цагууд ширээн дээрээ тавих хүмүүст хүүхэд бэлэглэх ийм гоё амттан десертнүүд хаана хамгийн өргөн сонголт байна гэж та бүхэн хайж байгаа бол жим дэлгүүрийн дархан салбарт байгаа юм байна шүү. За ингээд та бүхнийг шинэ дархан, шинэ хорооллын 21-р байрны яг замын эсрэг талд байрлалтай буюу Том Томсын хажуудлын жим цэгэмэн гэсэн одоо хаягтай дэлгүүрт өргөнөөр ирж үйлчлүүлж за хамгийн дээд одоо чанарын бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголцоотойгоор хамгийн боломжийн бөөний хэм дүнээр худалдаж авахыг уриалж байна. Жим дэлгүүр маань өдөр бүр та бүхэндээ нээлттэй ажиллаж байгаа шүү. Үзэгч та бүхэндээ орон нутгийн чанартай мэдээллүүдэд толилуулсан харийн нисэгт Дархан уул Төв Сэлэнг аймгийн буюу 3 аймгийн төвүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээлэл хүргэнэ. Түүмсийн мэдээллийн хөтөлбөрөөр ээлж эц дугаарын дүрээд өндөрлөж байна. Маргаашийн шинэхэн хөтөлбөрөөр эргүү уулзъя. Баяртай үзэгчдээ.